9 гадаад гайлаг байдаг. Монгол үчгийн үндсэн дүрмээс жоохон гаждаг гадаад гайлгийн үчид яад гэвэл тухайн гадаад үсгийнхаа үгийг тэр чигээр нь яг буулгахын тулд гадаад гайлгийг ийм галиг үсгээр тэмдэглэдэг байгаа. Тэгээ харь хэлнээс орж ирсэн үгнүүдийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсгүүд байна. За эхнийх нь болохоор ва, па, фа, ка, за, ца, жа, халха. За вагийн үлэгч болохоор гадаад галын Жуков одоо В эсвэл Америк хэлний W тий тэрэг болохоор энэ вагийн үлэгчээр тэмдэглэдэг байгаа. За фа хоёр болохоор Б-гийн Б үсгээс эхлэл үүсвэртэй. Энэ па нь болохоор ийм задгаа Б, фа нь болохоор чихтэй Б байгааз. Чихтэй Б. К болохоор им үгийн хэгээ дээр суурилсан гол юм нь дээрэс нь хөндлөн зураастай. Тэрүүгээр ялгаатай. Тэгээд цаачаа болохоор монгол үчгийн цаачаатай адилхан ганц юм нь нөгөө маяг. Тэгээ нэг нь болохоор сэртгэртэй. За энийг сэртгэр нөгөөх нь синжгээд тогтоочин шүү. Сирен дээр за үсг нь урдаа сэртгэртэй. Нөгөө зандан гэд нэг үг гарч ирж ирсэн шүү дээ. Тэр энэ зэ урдаа ийм сэртгэртэй. За нөгөөх нь болохоор сирен дээр синжтэй. Аягны синж шиг синжтэй. Одоо энэ байна. Тэ ийм синж гогцоорж гарч ирж байгаа шүү дээ. Синж. Тэгэхээр баяраагва энийг синжлээд исэн шүү. Одоо Монгол галгаа синжлэхгүй шүү. За. Дандаа гадаад галгаар бичээд. Дандаа гадаадаар бичээд байж хоёлаа. За, жаа болохоор их учиртай. Жаа ийм гоё малгайтай. Тэгээ энэ малгайг л ерөөсө гадаад жаа гэж ойлгоорой. Тэгээ гадаад жаагийн энэ малгай үгийн дунд болохоор им үгийн г шиг ордог. Им үгийн г шиг тэгээд үзэг салгаад шүдтэйгээр ингэж орог бичигдэж байгаа. За хаа үсэг болохоор яг энэ хэвтэй д шиг гэхдээ задгаа шүү. За тэгээд нөгөө хэвтэй дэгээ маяг болгоод ингээд задгаа мадгаа бичээд байх юм бол гадаад галгийн хаа үсэг болоо хуурч шүү. За лахаа болохоор энэ төв дүгэнд их ордог. Ганц ялгаа нь ил үсэг нөгөө эвэртэй тэгээд хэвтэй д шиг гэхдээ задгаа. Одоо энийг хэдүүлээ нэг бүрчлээ үзье. Энэ гадаад галыг тэмдэглэхдээ бид нар их шиг үсгүүдээ арай жоохон өөрөөр тэмдэглэдэг байгаа. Нэг адил юм нь А, И хоёр адилхан. Болохоор үгийн эхэндээ титэм байна. Бас титэм энэ матхар шилвэтэй байж болно. За энэ Е хоёрыг гадаад гайлах. Үсгийн нэг бол титмээр, үгүй бол энэ титэм матхар шилв. Үсэг болохоор шууд титэм матхар шилв. За тэгээд үгийн дунд адагта матхар шилв нуруу одоо сүүлээр ингэж үгийн адагт төгсөж байгаа шүү. Гадаад галгийн бүх үсгүүд одоо сүүлээр төгсөж байгаа. Тэгээ гадаад галгийн бүх үсгүүд нь бас дэвсгэрэлж орж чадж байгаа шүү. За И болохоор адилхан байна. Үгийн эхэнд титэм шилв, үгийн дунд шилв, үгийн адагт богино шилв ном. За А үсэг үгийн эхэнд дундаа адилхан монгол үчгийн А титэм гэдэс нуруу, нуруу гэдэс нуруу. За үгийн адагт нуруу гэдэс. Тэгээд доошоогоо нуруу байхгүй. Доошоогоо зураас байхгүй. Нуруу гэдэс. Тэгээ энийг яг ингээд гидсээр нь дуусгаараа. За уу хоёр адилхан үсэг гэж ер нь гадаад үгэнд байхгүй. Тэгэхээр хоёрыг нэг тэмдэглэгээр тэмдэглээд үгийн дундаа шилбэн заавал орно. Үгийн эхэнд ч бай, дунд ч бай. Титэм гэдэс шилв нуруу. За үгийн дунд нуруу гэдэс шилв нуруу. Үгийн адагт нь нуруу гэдэс одоо сүүл. За энэ бол гадаад үг юм байна гэдгийг эндээс олж таньж болно.
За баг эвлэгч үгийн эхэнд одоо толгоогоо бүү мартаараа толгоо гаргаад шилэг матхар та тэмдэглэнэ. За тэгээ нуруу үгийн дунд нуруу шилэг матхар шилэг нуруу үгийн адагт нуруу матхар шилэг нуруу яваад одоо сүүл жижигхэн одоо сүүл. За нэг онцлог юм нь энэ В үсгэн дээр анзааръя. Давхар матхар орсон байгааз. Тэгэхээр В үсэг хоёр давхар матхарлаад орсон байна. Үгийн эхэнд, үгийн дунд, үгийн адагт үсгийг гадаад гайлагт матхар шилбээр зурнаа. За В үсгийн үгийн адагт орсон хэлбэр нь өөр байна. Тэр нөгөө доошогоо зураас илүү гарахгүй. Тэгээ В үсэг болохоор одоо сүүлээр төгсөж байгаа. Нумалж дуусахгүй байгааг анзаарж байгаарай. За дараагийнхын явъя. За па гэвлэгч Б үсгэн дээр суурилсан. Б-гийн эхнийх нь гэдэс болохоор ингээд дээгүүрээ задарсан байгаа. Задгаа гэдэс тэгээд артал нь нум. Яг л үгийн эхэнд орсон Б яаж ордог вүлээ? Ардаа амгүй одоо их шиггүй орсон тохиолдолд тэрэн шиг. За үгийн дунд Б-гийн нуруугаар эхлээд задгаа одоо гэдэс тэгээд нум нуруу үгийн адагт нуруу явлаа задгаа гэдэс нум урагшлага буюу энэ цацлага. За тэгээ П үсгэн дээр нөгөө матхар шилб орж ирж байна. За одоо сүүлээр энэ П үсгэн дээр болохоор яг нуман дотроо бас багтаад Б үсгэн дээр суурилсан учраас энэ О хоёр нь нумандаа багтаж орж байгаа. А үсгийг үгээс нь ялгахын тулд тэр нь одоо сүүлдээ төгсөж байгаа. За энэ үүнийг би тэмдэглэхдээ задгаа ба гэж бичсэн байгаа. Сануулахын тулд. За фа чихтэй ба. За тэгээд яг Б үсгэн дээр суурилсан ганцхан тэмдэглэгээ нь тэр дээшээгээ гарсан одоо би нэг чих гээд байгаа юм. Энэ зүгээр ялгах тэмдэглэгээ юм байгаа юм шүү. За ийм тэмдэглэгээ ороод ирэх юм бол энэ фа үсэг байна. Ташаага туссан фа үсэг F үсэг те. F үсэг байна гэдэг мэдчих хэрэгтэй. За тэгээ үсгэн дээр болон U дээр анзаарчих. Бусдаар бол ба гэвлэгтэй адилхан. За К үсэг маань ялгах тэмдэглэгээ нь хөндлөн зураас байгаа. Им үгийн Х'гээтэй адилхан бичигдэнэ. Х'гээ үгийн эхэн дунд адагт яаж ордог вэ? Ер нь бол төстөө ганцхан тэр хөндлөн зураас Е үсгэн дээр анхаар К О үсгэн дээр анхаар У үсгэн дээр анхаар. У үсгэн дээр. За К бол бараг л адилхан юм байна да. За үргэлжлүүлээ явлаа шүү. За. За үсэг. Монгол үгийн цаа чата төстөө сэртгэр сэрэ. За тэгээ тогтоочих. За сэртгэртэй. Сэртгэр сэрэ. Гадаад гайлгийн за үсэг. За үсэг маань үгийн эхэндээ, үгийн дундаа, үгийн адагтаа болохоор одоо сүүлээр төгсөж байгаа. Гадаад үг учраас энэ болохоор амьгүй хэлбэр нь дандаа одоо сүлтэй байгаа шүү. Дэвсгэрэлж орж байгаа нь. За тэгээд ерөнхийдөө цаа чата төстэй учраас энэ за, зи, зоо
хоёр адилхан за зоогоос бус нь адилхан байна. З болохоор нөгөө матхар шилэвтэй. Зоо болохоор доошоогоо зураас илүү гарахгүй, номлохгүй зүгээр гэдэс дан гэдэс. За 100 зөв болохоор одоо сүүлээр бас төгсөж байна. Номлохгүй гэдэс одоо сүүл. Үндсэн тэмдэглэгээ нь цаачаагийн сэрээ. Сэрэн дээр гол тэмдэглэгээ нь тэр сэртгэр байна. Одоо энэ бусад үгнүүдэд бичгтээ ерөнхийдөө гол юм нь тэмдэглэхдээ энэ амьгийн хэлбэрийн тэмдэглээд тэгээд онцлог бичигдэж байгаа энэ зээгээ тэмдэглээд зоогийнхоо үгийн адагт орсныг тэмдэглээд 100 зүүгээ үгийн ихэн дунд энэ үгийн шилэвтэй орж байгаа одоо сүлтээ орж байгааг нь тэмдэглэж бусдын орхиод дараа нөхөө биччих заяа. Яг тэгвэл за Z2 ч адилхан учраас тэрийг бичих шаардлагагүй. Ца синжтэй сэрээ. Синжтэй монгол үгийн цаа чатай төстэй. Үгийн ихэндээ нуруу синжтэй сэрээ. За үгийн дунд нуруу синжтэй сэрээ. Үгийн адагт нуруу синжтэй сэрээ одоо сүүлээр төгснө. За цаа бол яг адилхан. Ц болохоор нуруу синжтэй сэрээ матхар шилэв нуруу тэгээд үгийн адагтаа болохоор тэр одоо сүүл байгаа. Цуу цүгийн үгийн адагт орсон хэлбэрүүдийг хараарай. Тэмдэглээд аваарай. Кино. За кино гэж бичгээд эхлээд одоо миний бичиг хараарай. За энэ гол шугамн дээрээсээ нөгөө хөндлөн зураасаа татаад өгнө. За эхлээд тэмдэглэгээ тавьчих. Дараа нь нумлаа одоо и үсэг орж ирлээ. Тэгээд наа үсэг. За наа үсгэн дээр урд нь цэг тэмдэглэгээ нь байна. О үсэг болохоор нуруунаас ингээд доошогоо зураас гарахгүйгээр гидсээрээ дуусж байгаа. За кино. За дараагийнх нь цирк. Нуруу эхлээд явлаа. Сэрээ, синжтэй сэрээ. За и үсэг орж ирнэ. Одоо ра гээгүүлэгч орж ирнэ. За к үсгийг анзаараарай. Энэ нуруугаа тэр чигээр нь үргэлжлүүлээд дээрэс нь нумлаад тэгээд ү үсэг нуман дотроо ү үсэг орж ирж байна. Нуруугаа л ингээд урт татаал нумаад оруулаад өгчих байхгүй юу? За Америк гэж бичээ. Ма гээгүүлэгч. Тэгээд е үсэг байгаа. Е матхар шилэв. Тэгээ ра гээгүүлэгч. Америка. За тэгвэл энэ к үсэг шууд нуруугаа уртхан гаргаад дээрэс нь нумлаад за үгийн адагт орсон орхиц урагшлага юм да. Америка. За вакцин. За үгийн ихэнд орсон за тэгвэл толгоо гаргаад матхар шилэв байна. За үсэг к үсгийнхаа нурууг уртхан гаргаж агаад дээрээс нь нумалж өгөөд за энэ к үсэг маань дэвсгэрлсэн байна. Тийм болохоор татаад нуруу гаргалаа. Одоо цаа үсэг гадаад галгийн цаа синжтэй сэрээ вакци и үсэг за наа гээгүүлэгч. За уужуу гаргана гэсэн байгаа. Наа гээгүүлэгч. Вакцин. За зандан гэдэг нэг үг орсон. За энэ дээр нөгөө сэртгэр сэрээ байна. За нуруу гаргалаа. Цаа үсгийн сэрээ. За энэ дээр нөгөө сэртгэрээ тавьж өглөө. За үсэг энэ үсэг зандан. За энэ төв төгөөс орж ирсэн бололтой. Тийм болохоор энд нь тусал байсангүй.
энэ үсэг дэвсгэрэлж орсон байна. На гээгүүлэгч. За. За бичсэн үү? Окей, явлаа. За үсэг маань арай өргөмц бичлэгтэй малгайтай жаа. Малгайтай жаа. За тэгвэл юуг малгай гэдэг байгаа юм гэхээр ерөөсөө титэм явлаа. Титэм явлаа. Тэгээ энэ дээр нь ингээ малгай тавьчихж байгаа. Малгайгаа яг энэ шүднийхээ голоос эхлүүлээд за үгийн дунд бас их өрмөц орж байгаа. Үгийн дунд одоо и үсэг богино шилвэтэй и үсэг шиг ингэж дуусгаад одоо үгийн адагт орсон и үсэг мэт ороод тэгэнгүүтээ нөгөө шүд орж ирж байна. За энэ бол жаа үсэг шүү. Энэ хоёрын нийлэмж жаа үсэг шүү. За дахиад бичье. За богино шилв нуруу тэгэнгүүтээ үзэг салгаад нуруу шүд. За энэ үгийн дунд орсон. Ном үзэг салгаад шүд. За энэ үгийн дунд орсон. За үгийн адагт орсон болохоор ингээд богино шилв и үсэг төгсөж байгаа мэт ингэж орж ирээд араас нь үзэг салгаад шүд одоо сүүл. За энэ их өрмөц бичлэгтэй. За би энд яг нэгээр нь дахиад салгаад бичье. Дахиад салгаад бичвэл за титэм явлаа. Энэ дээр малгай орж ирлээ. За дараагийнх нь за и үсгийн үгийн адагт ордог мэт ингээд нумллаа. Үзэг салгалаа. Шүд нуруу шүд. Тэгээ энэ хооронд завсар байгааз энэ хооронд зайтай. За үгийн дунд дахиад нэг биччихье. Нуруу явлаа, богино шилв явлаа, нумллаа. Ингээд хагас нумлаад орхилоо. Үзэгээ салгаад богино нуруу явлаа, шүд явлаа, нуруу. За одоо үгийн адагт орсон болохоор яг л нөгөө и үсгийн үгийн адагт орсон мэт тэ ингээд нуруу богино шилв нумлаад орхилоо. Үзэгээ салгаад нуруу шүд одоо сүүл. Нуруу шүд одоо сүүл. Ж үсгийг бичье. За тэгвэл ингээ матгар шилв. За малгайгаа одоо тавиад өгье. Малгай. Энэ бол нөгөө гизэг эвэр гэдэг шиг бас ийм онцлог тэмдэглэг нь байгааз. За үгийн дунд орсныг тэмдэглэе. Инглээ. За энэ бол жаа одоо е үсэг. Матгар. Е буюу үсэг тий. Матгар шилв. За үгийн адагт орсон нь болохоор ингээд нуруугаа явлаа. Одоо шүдээ явангуудаа матгар шилв одоо сүүлээр төгсөж байгаа. За энэ мэдчихлээ. За тэр үгийн адагт орсон оог нэг биччихье. Үгийн адагт орсон ингээл орхино. Энийг нийлүүлж өгөөрөө. Нийлүүлж өгөх юм бол энэ үсэг чинь тодорхой жаа гэдэг нь харагдана. За үгийн адагт орсон жуу бичье. Нумллаа. За одоо богино нуруу явлаа шүд тэгэнгүүтээ огийн гэдэс орлоо. Тэгээ одоо сүүл. За энэ бол жуу. Энэ болохоор жоо. Энэ болохоор ж. Энэ жаа гээгүүлэгч. Асуух юм байна уу эндээс? За явлаа. За хаа бол дээтэй адил
Гэхдээ дундаа зайтай синж. Одоо энийг болохоор хэвтээ дэмэ гэхээсээ илүү ингээд энийг синжтэй шилб гэж байгаа дундаа зайтай. За тэгэх юм бол дээ үсэг ерөнхийдөө ингээд дугуураад нийлдэг бол энэ дээр ингээд зай авна шууд ишигээ тэн гаргачих. За яа. Шилб явлаа. За дахиад бичээд тэтэм шилб явлаа. Тэгээд урагшаага синж гаргаад зай аваад нуруу татна. За үгийн дунд орсон дахиад шилб яваад зай авлаа, буцаага татлаа. За үгийн ядагт орсон нь болохоор одоо сүлтэй. За тэр Ж-гийн Х-гийн бичиж энэ дээр Х энэ болохоор Х гээгүүлэх чинь. За Х-гийн бичвэл нөгөө матхартайгаа нь бичье. Синжтэй задгаа дундаа зайтай синжтэй шилб. За одоо нуруу аваад матхар шилб энэ байна. Х. За үгийн дунд мөн адил матхар нэг жоохон тийм гогцоорхуу юм да. Матигаад орж ирсэн байна. Зя. Одоо сүл. За энэ юу Х-гийн үгийн адагт орсныг нь гаргая. Үгийн адагт болохоор ингээд одоо гэдэс өрдөл энэ дээр нь авчрал ингээд орхичих. За ууг нь бичье. Уу одоо сүл. Энэ нь болохоор хо, энэ болохоор хүү. Адагт орсон. За. Тэгэхээр одоо үүнээс цааш та нар хэвтээдэг задлж ерөөсө болохгүй. Задлах юм бол энэ гадаад гайлгийн Х үсэг болоо хуурчин гэдгийг ойлгоорой. За лаха бол яг Х Хтэй адилхан ганц ялах тэмдэглэг нь дээшээгээ эвэр орсон байна. За тэгвэл би энэ Х үсгэн дээр засаа бичиж. Х үсгэн дээр лахас лавга гэдэгт ордог лаха. За тэгвэл ялгах тэмдэглэг нь эвэр. Тийм ээ? Ердөө л эвэр. Үгийн дунд болохоор шүд ороод одоо энэ үгийн дунд нь энд нь шүд ороод шүдэн дээр энэ эл үсгийн тэмдэглэгээ орж ирж байгаа. Үгийн адагт ч гэсэн энэ ил үсгийн тэмдэглэгээ орж ирнэ. Тийм учраас энэ шүд байна. Үгийн адагт ч гэсэн тэмдэглэгээ ганц тэмдэглэгээр ялгаатай. За тэмдэглэгээр л ялгаатай. Ил үсэг лаха лэхэ. Амархан байна. Амархан байгаа ч тийм. За одоо дараагийнх нь юу вэ?
одоо хэдүүлээ жишээ бичье. Жишээг нь самбартаа хамтдаа бичье. 3 үг байгаа. Жуков, холоор, нөгөө лахас гэдэг 3 үг ялгааг нь бичсэн байна. Ж чи нөгөө малгайтай Ж байгаа. О шилэвтэй байгаа. Тэгээд К үсгэнд нуруугаа доош нь оруулаад К. За энэ нуман дотроо ууга багтаана. Жуков матгар. Тэгээд одоо сүүл. За одоо онцлог тэмдэглэг нь нөгөө малгай. Малгай сайхан дугуурлаа. За энэ онцлог юм нь энэ Ж О нь болохоор ийм шилэвтэй байна тийм ээ. Угийн шилэв. Энэ К Огийн гэдэс. За тэгээ В үсэг дэвсгэрлсэн байна. В үсэг дэвсгэрлсэн. За одоо холоор Х үсэг тий. Х үсэг нь болохоор үгийн эхэндээ титэм тэгээд задгаа шилэв, сэнжтэй шилэв. За одоо ил үсэг О ра гээгүүлэгч. Ил үсэг. Сэнжтэй шилэв. Энэ болохоор Х гадаад хэлний гадаад гайлгийн Х ил О эр холоор. За лахас төвдийн нийслэл лахас. Эл за синжтэй задгаа шилэв А эс за лахасаа гэж бичсэн байна тийм ээ. Ард нь А-гийн сүүл байна. За тэмдэглэг нь болохоор энэ ил үсгийн эвэр. За тэгээд энэ бол Х А эс А лахасаа. За одоо энэ бас гадаад гай үгийг бичихтэй нэг мэдэх ёстой хэдхэн зөв бичих дүрэн байдаг. Энэ нь наа гээгүүлэгчийг бид нар дэвсгэрэлж орохоор тгийн дуслыг гээдэг тийм ээ. Тэгвэл гадаад үгэнд бид нар дуслыг заавал тодотгож бичиж өгдөг байна. За тэгвэл наа үсгийг үзье. За наа үсэг маань үгийн эхэндээ титэм нөгөө тусалтай, үгийн дунд тусалтайгаа орно. За жишээлбэл тэр линз гэсэн үг байна. Л И Н З. З нь юутай вүлээ? Сэртгэр. Тэгээд нөгөөх нь юу гэлээ? Сэртгэр штэ. Цэг тусал. Энэ цэг туслыг ерөөсөө мартаж болохгүй. За тэгэхээр энэ Лавскийн эвэр байна. Эвэр тусал энэ нөгөө сэртгэр. Энэ хідэн ямар л эн чинь гадаад үг байна гэдэг нь ялгагдчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ Л И Н З линз. Да гээгүүлэгч гадаад үгэнд ямагт хэвтэй байна. Да гээгүүлэгч ямагт хэвтэй, харин та гээгүүлэгч нь ямагт босоо байна. За энийг ерөөсөө хэвтэй босоо гэж тэмдэглээд авчих. Босоо. За энэ болохоор үгийн дундаа бүр буруу харсан босоо байгаа шүү. Талгаа Д тэ. За жишээ үзье. За эхлээд Д хэвтэй Д. Д маань ингээд уурах шиг тэ. Үгийн эхэндээ ч хэвтэй, үгийн дунд ч хэвтэй, үгийн адагт ч хэвтэй. За тэгээд одоо сүултээ төгсөж байна. За жишээлбэл бонд гэж бичлээ. Б О Н тэгээд үгийн адагт орсон Д синжтэй. За энэ тэмдэглэгээнүүд нь болохоор өвөрмөц тэмдэглэгээнүүд нь за энэ дэвсгэрэлж орсон мөртлөөсөө энэ наа гээгүүлэгчийн цэгийг тавьсан байна. Д үсэг үгийн адагтаа ингээ одоо сүултэйгээр төгсөж байна. Дэвсгэрлээд. За тэгвэл та үсэг. Та нь болохоор босоо. Үгийн эхэнд толгой Д. Үгийн дунд нуруу явлаа. Буруу харсан гэдэс. Тэгээд
жижигхэн шүттэй юм шиг. За үгийн адагтаа нуруу явлаа. Буруу харсан гэдэс одоо сүүл. За энэ дээр ямар жишээ вэ? Тест гэдэг жишээ байна. 2 Т орсон жишээ байна, тийм ээ. Тест. За үгийн эхэнд толгой Т. За Е үсэг. Матхар шилэг. С үсэг. За буруу харсан Т. Одоо сүлтэй. За энд нь бонд Б О Н Д. За энэ болохоор Т Е С Т. Тест. За онцлог тэмдэглэг нь энэ одоо сүүл үгийн адагт Т үсэг нь одоо сүүлтэйгээр төгссөн байгаа. Энэ Е матхар шилэг. За за одоо гадаад галгийг бас зөв бичээд яаж унших вэ гэдгийг ялгааг нь харуулъя. Жишээлбэл энэ Е хоёр хоёулаа адилхан мөн ва үсэг бас адилхан. Тийм болохоор яаж ялгах вэ гэвэл их шиг гээгүүлэгч их шиг нөгөө их шиг зохицох ёсноо харчих. Тэгэх юм бол ялгагдана. За Е үсэг адилхан гэж байгаа. Тэгэх юм бол энэ титэм тэгээ матхар шилэг. Үгийн дунд матхар шилэг. Үгийн адагтаа матхар шилэг бодоо сүүл. За элемент гэж жишээ гарч ирсэн байна. Матхар шилэг. Энэ үгийн эхэнд орсон эл тэгэнгүүтээ одоо дараагийнх нь лагийн гээгүүлэгчийн араас их шиг орно. Тэгэхээр энэ элемент байх уу, Е үсэг байх уу гэдгийг та нар болоод харчихна үстэй. Тэгээд дахиад матхар шилэг Н одоо нөгөө тусалтай. Тэгээ буруу харсан Т одоо сүлтэй. Элемент. За эхнийх нь байлаа. Элемент Л Е М Е Н Т. За элемент гэдэг энэ үгийг мэдгүй хүн ч гэсэн за энэ H вэж болох юм гээд уншихад нэг буруугаар уншигдахгүй байгааз. Гол ялгаа нь болохоор энэ матхаруудыг В үсэг гэж харахгүй гэдгийг л энэ дээр харуулж байгаа юм. Ягаад гэвэл энэ их шиг гээгүүлэгч их шиг зохицох ёсон харагдаж байна. Их шиг гээгүүлэгч их шиг. Тэгэхээр энэ их шиг гээгүүлэгч их шиг гээгүүлэгч их шиг гээгүүлэгч тийм ээ. Их шиг гээгүүлэгч. За тэгээ их шиг. За гих мэтчлэн энэ бол их шиг гээгүүлэгчийн юу вэ? За тэгвэл Лермонтов гэдэг үг байна. За Лермонтов гэдгийг бичвэл А гээгүүлэгч. Тэгээ бас адилхан гол юм нь үгийн эхэндээ эн чинь зүгээр толгой матхар шилэг байгаа. Үгийн дунд болон адагт Т яг адилхан матхар. Тэгэхээр яаж ялгаж унших вэ? Энэ Егээс яаж ялгаж унших вэ гэхээр бас л нэг их шиг гээгүүлэгчийн зохицолгоогоо харна. За үгийн эхэнд ла Лермонтов гэдгийн ла. Тэгээд энэ ла гээгүүлэгч орсон юм чинь дараагийнх нь юм уу Е байж таараа. Тэгэнгүүтээ гээгүүлэгч ра гээгүүлэгч тэгээ ма гээгүүлэгч зараа гээгүүлэгч дэвсгэрэлсэн байна. О Н за гадаад үг учраас цэгтэйгээ буруу харсан Т тэгээд О за одоо О үсэг О их шиг орсон юм чинь дараагийнх нь гээгүүлэгч л байж таараа тийм ээ. Тэгэхээр ингээд В үсэг. За ийм учраас их шиг зохицох ёсыг л харчиж байгаа юм. Л энэ болохоор Л үсэг гээгүүлэгч орсон юм чинь арийнх нь юм уу Е байгаа.
За ин т а в. Бас л нэг их шиг гээгүүлэгч их шигэн зохицолгоо. Гээгүүлэгч их шиг энэ гээгүүлэгч гэх мэтчлэн явж байгаад энэ дээр нь их шиг орж ирээд их шигийн дараа гээгүүлэгч орж ирнэ. За тийм учраас үүнийг е биш в үсэг байна гэж мэдэх хэрэгтэй. За энэ ямар үгийн жишээ вэ гэхээр энэ галиг о у үсгийг ялгаж байгаа юм. За о үсгийг ялгаж харуулсан байна. О үсэг бол ямагт гэдэс доошогоо шууд оогоороо гизээрээ дуусж байгаа. Нөгөө нэг чихтэй F үсэг байна. Кино журнал. О үсгийн гэдэс шилбэ анзаараарай. Баццыг их чарал хоёрсох юм байна уу? Хандаа байхгүй нааш. Одоо Үлдчихэж байгаа л дадлах хийхээр л гэсэн юм байх та. Чи харин сайн гуйлж бичээ дахиад уншихгүй бол сонсож байна. Зүгээр сонсож байна. За сонсогдож байна. За гэрийн даалгавраа өгчий. Үтсэн энэ үгнүүдээ нэг мөр бичээрэй. Гадаад үг орсон нийтлэлээ ямар нэгэн нийтлэл хуулж бичээрэй. За одоо орчин үе одоогийн үед чинь корона гэж зөндөө юм болж байгаа шүү дээ, тий? Тэгэхээр тэр үгүүдийг бас хэвлэл мэдээлэлээс олоод юм өөрөө зохиож бичээ, тэрийг баттгаад үзээд хайгаад бичээд ирээрэй. Корона, ковид, вирус, бактери дандаа муухай өгнөд шүү дээ. За энэ дөрвөн үгийг л үчсэн биччих. Би та нарт болохоор гаригийн нэрс. Яг гэвэл 7 хоногийн 7 гаригаас 3 нь гадаад галиг орсон байгаа. За энэ даваа гариг энэ эдгэршин төвд болон санскрит хэлнээс орж ирсэн үгнүүд байгаа тийм ээ. Тийм болохоор энэ даваа гэдэг нь дэн толгой дэвэн тэгээд а за одоо нөгөө ва гээгүүлэгч. Тэгээд агийн сүүл. Агийн сүүл сайхан ууж гаргаж өгөрөө. За даваа. Богноор өчөөд уртаар дуудсан байна. Даваа. За энэ болохоор даваа гариг. За хүний нэрийг ч гэсэн бас ингэж бичэн даваа. Мягмар гэдэг үгийн дунд орсон дэвсгэр гээгээр бичээд мягмар гэж бичсэн байна. Мягмар. Данч тийм бахаа нэг санаа харагдчихсан. За энэ маа гээгүүлэгч тэгээ дэвсгэр гээ маар мегмар гэ өвөрмөцсөн байгаа. Мегмар лавг гэж бичвэл гадаад галгийн лаха задгаа синж га гээгүүлэгч дэвсгэрсэн байна. За ба лаха ба лаг за пүрв эхлээд нуруугаа тавьчаад тэгээд задгаа гэдэс гэж байгаа тийм. Задгаа гэдэс ном. За номон дотроо одоо нөгөө үүгээ багтаана. Үү маань шилэвтэй байна. Тэгээ ра гэвлэгч пүрбүү гэж бичих нь.
Purbo. P U R B U. Purbo. Пүрв. За баасан гэдэг баг адилхан монгол бичгийнхаа ба са а ин ихэнхлийн ин ба са ин тэгээд ихэнхлийн ингээ баасан за бямба нима гэж чинь за тэгвэл энийг би м ба а бямба м ба гэт энэ бол бямба гараг. За ням гэдгийг бид нар хамгийн ихний хичээл дээр нима гэд хүний нэр бичижсэн. Тэг яг адилхан бичигдэн ням а нима гэж чинь нима. Тэгээд ням гараг. За энэ хэрэгтэй байх болов гэж одоо 7 хоногийн гарагаа бичиж өглөө. Бичиж басна. Бичсэн мэгч. За тэгвэл ингээд дуусч байгаа. Одоо ганцхан хичээл ороод манай анхан шатны монгол бичгийн ангийн хичээл дуусч байна. Тэгэхээр дараагийн хичээл дээр хэдүүлээ үцэн үсгүүдээ баттгаад мөн галиг үсгийнхаа энэ сүүлийн хичээлийнхаа баттгалыг ороод тэгээд дээрэс нь монгол тоо ороод дуусгана. За тэгэхээр дараагийн хичээлээ бүү алгасаараа сүүлийн хичээл хонхны баяр. За тэгээд энэ хичээлд ууггүй суусан та нартай маш их баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзцгаая. За баяртай. За баярлалаа гэж. Баярлалаа. Би маань зогс эргэж харлаа одоо нэвч үзэхээс өөр аргагүй юм байна уу? Тийм даалгавар маань тодорхой тий. Ааха. Үсэн үгүүдээ Ашаа нэг хүн юу гэсэн үг вэ? Коронавирус бактери. Тийм тэгвэл нөгөө тэрнтэй л холбоотой 4 үг байгаа. Корона, ковид, вирус, бактери гэдэг 4 үг байна. Ковид юм. За. За. За сайхан амраарай. Өчиг сайхан өнгөрөөгөө. Баярлалаа Ашаа. Баярлалаа. Баяртай эхлүүлээ. Баяртай баццгээ. За бай бай. Оо бас энд нэг юурх амт биш үү? Хүй чамаа хин гэдэг. Яасаг хөлгийн. Хай. Хэдэн настай? 3 настай юу? 2 настай мó? Оо чи чинь усны дагн юм уу да? Далайн гүнж ялцсан юм уу? Амар хөөрхөн. Юу ч микрофон чинь халттай. Тийм ээ. Яасан? Бачта би ярьж нэгэд ойлгос. Нөгөө айгу их гэрт хичээл хийгээр өстой хэцүү маа. Чи урд нь хаанаас хийгээд исэн? Би ер нь бол нөгөө ажлын цагаар болохоор дандаа ажил дээр ер нь хичээл ажил дээр хийгээд идэгин. Аха. Нөгөө захин болгоор яг натаа зэрэгцэл компьютер ууцсан тэгэл дэвтэр ном гэд. Аха. Тэгээ муу даалтан тэгээд хэцүү маа. Харин тийм байна. Та нар харин мундаг байна. Хүүхдийнхээ хажуугаар гэр орон ахуй ажил төрлийн хажуугаар ингээм амжилж яана гэдэг чинь. Одоо бид чи өөрийнхөө төлөм чингэхгүй бол багш нь одоо нөгөө хоцорлоо штэ. Тэгээ баярлалаа чи бүр өнөөдрөөс бүр лаграас яарна лагд сүлжээ байдгүй. Амар хоцчлаж одоо би яг амдсан байна. Тэгтэл амжаад ороод ирлээ штэ. Тэгээ нөгөө байгалагч лагер дээр байгаа гэсэн. Лагер дээр болохоор сүлжээг болчиход байх юм. Сүлжээг болсон. Харин сүлжээ орж ирвэл би орно гэжсэн. Тэгээд орж ирч чадсангүй. Тийм тэгчээд тэгээ бүр сая яг амж ирээ яана хоцорч яа гэсэн чи яг гэсэн. Тэгээд толгомдуулаа ийцэн нөө шууд. Чи харин тэгснэ орсноо. Ер нь биний яг 2 дахь хичээл урлагийн хичээл хайлт үзээд байгаа болохоор нэг одоо сэргэж ирж гин түүнээс амар гол явчихжээ.
Тийм. Одоо сүүлийн хичээл дээр бүх үзснүүдээ за бүгдийн ч биш юм а гэхэд ямар ч байсан өсгүүдээ баттгаад хідэн жишээ өгөөч. Тэгээд гадаад галган дээр тулж ажиллана. Би уул нь сая чимээ ап дээр гадаад үгээ бичгийг үзүүлэх байсан чинь мартчихж. Тэгээд дараагийн хичээл дээр л одоо үзье. За барьснаар. Одоо бүр нэг даалгавар хийх гэж байгаа ном эргүүл өчтөрөөс ер нь сүүлийн нөгөө 8 дугаар хичээлээс хойш ер нь жоохон ном уншиж гин эргүүлж гин ер нь жоохон толгойн цаавлын гэдэг хүн зам даалгавар өгсөн учраас тэрийг хийх гэж маш их оролдох юм байна. Аха. Тийм. Тэгээд даалгавраа жоохон тулгаад өгчгөл чинь би үлдэж амжихгүй байгаа байхгүй юу? Тийглээ би харин яг нөгөө гэрт толгоор хийж чадахгүй ажил дээр очихоор тэгээд заримдаа ажлын тэргээд Тэгээ миний имэйл болохгүй байна гэсэн үү яасан? энэ жил дуусчаад холбоотой тэгээ манай та хичээлд оруулах юм байл үү гэж түрүүч шиг. Өө энэ юун дээр бол BTB-наас орчихроо. Бүх хичээлүүд байгаа шүү. Урагш нь дээш нь гүйлгээд байвал. За. Баярлалаа. Сүлжээ яагаад нь? За баярлалаа. Сайхан амраарай. За баярлалаа. Баярлалаа.